Сүхбаатар аймгийн бичгтийн бомбт дээр өвс атсан машинууд хятад руу орох зөвшөөрлөө хүлээн зогсож байгаа гэх мэдээллийг бид авлаа. Нийт 60 аж ахуй нэгжид 10,000 тонн хадсан өвс гарах зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын газраас олгосон байгаа гинэ. Хадсан өвсийг юуг нь харамлах вэ? Ахаад л уургана гэх хүн гарч магад. Тэгвэл хятадын арзгаар үзүүртэй машинаар өвсийг нь хадаж авсан газар шарилж ургахаас биш өмнө нь ургаж байсан өвс ургадаггүй гэж хөдөө аж ахуй мэргэжлийн хүмүүс толгоос ихсрэн өгүүлж байна. Тэрхүү арзгаар үзүүртэй машины хутганд газрын хөрс рүү 3-5 см зүсэн орж өвсийг үндэстэй хамт ухаан авдаг бөгөөд өвсний үндэстэй хамт ургамал өвс ургахад зайлшгүй хэрэгтэй байдаг эрдэс бодис бактери амьд хөрс нь ухагдсан оддог гинэ. Ингэж ухаж авснаас болж суларсан шорон хөрсөнд шарж маягийн зэрлэг өвс ургахаа тэр нь мэдээж Монголын тал нутгийн малд тохирсон өвсийг гүйцэхгүй. Ийм өвс идсэн малын мах гэж ямар юм байх вэ? За энэ бол хамгийн ихний муухай хорлонтой тал нь. Үүнээс гадна одоогийн байдлаар боодлол өвс 7-10 мянган төгрөгийн үн анштай байгаа бөгөөд цаашдаач өснө. Хэрв энэ их өвс хэлээр гараад явчихвал цаашдаа үнийг тогтоох аргагүй болно. Энэ жил илүү сартай өвөл гихтвэл үлдэж байгаа саруудыг яандаа гэж толгоос ихсэрсэн малчид үнэхээр хүчин мөксдөж байгаа юм байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаас үзвэл хятадууд өвс содох талбай руугаа хүн мал оруулдаггүйгээд танаа дараагаад 12 сая төгрөг өгсөө. Энэ миний газар шүү хэмээн тунж эзэрхүү дээрлэхүү байдаг гэлцнэ. Монголын нутагт орж ирчгээд малынхын бэлчээрийг засаг дараагаас нь мөнгөөр худалдаад авчихдаг. Авах мөртлөө газрынхын үндсийг эргүүлэн ухаан авч явдаг чинь ямар муухай дээрлэхүү зам бэ? Хятадууд ер нь Монгол хүнийг хайрлна гэж юу? Хэлээр гарсан тэр өвс хятадын нутагт хөрс бактеритайгаа тэр чигээрээ буун. Харин Монголд шарилжинд бариулсан тал үлдэн гэх мэтэр хамгийн энгийнээр бодохтол үнэхээр боож хүм санагдаж байгаа биз? Онцгой байдлын сайд хөрс үхийг монголчуудад хүчтэй, зоригтой, жинхэнэ мужик хэмээн үнэлдэг. Тэр чанараараа адуу хятад руу гарахыг хоригдж чадсан. Харин тэнд зүүн аймагт газрын хөрсийг минь хуу хамаа авч одох зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын газраас олгосон байна. Хүчин мөкссөн малчид хөрсөх сайд мэндэ даанч явдаа хэмээн аргаа барсандаа Hard News хөтөлбөрөөр дамжуулан өгөө дуулахыг оролдож байна. Их нутаг, газар шороо, элэг нэгт монголчуудын тал зогсох хүн энэ төрд байхгүй юм гэж юу?